За өнөөдөр Монгол Ардын намын баг хурлаа болж байна. Баг хурлаар үндсэн 4 асуудлыг хэлцэх юм. За тодруулах юм бол хурлын эхэнд Монгол Ардын намын дараагийн холдын улс төрийн илтгэлийг сонсно. За үүний дараа ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгаанд дүн шинжилгээ хийсэн мэдээллийг Монгол Ардын намын хяналтын ороод танилцуулах юм а. За 11-р сарын 20-21-ний өдрүүдэд туралдах Монгол Ардын намын ээлжидийн хурлаар хилэлцэх асуудал болон оролцох төлөөлөгчдийн тоог батлах юм. За харин баг хурлын төгсгөлд Монгол улсын 30 дахь ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. За одоогийн байдлаар улсын хурлын гишүүн Инх Төвшин, Инх болд болон Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Хүрэл Сүхнар ерөнхий сайдад нэрээ дэвшүүлээд байна. Гэхдээ баг хурлын үеэр заалнаас ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэх эрх Ардын намын гишүүдэд нээлттэй юм. За өөрөөр хэлбэл ерөнхий сайдад нэр дэвшигчдийн тоо нэмэгдэх боломжтой. Авилгатай тэмцэх газар хөгжлийн баг нэрэгтэй холбогдуулан улсын хурлын гишүүн асан Гарамгаабатар, эдийн засгийн хөгжлийн сайд асан Батбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг энэ 7 хоногт нийслэлийн прокурорын газарт хүргүүлэхээр болжээ. За эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу офшор бүсэд данстай 23 иргэний мэдээллийг прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч ил болгоно гэж авилгатай тэмцэх газраас мэдээллээ. За 2016 оны 4-р сард Монгол улсын 29 иргэн офшор бүсэд данс эзэмшигч болох нь ил болж олон нийтэд мэдээлэл нь хүрсэн байдаг. За офшор данстай дээрх 29 иргэний 23 нь төрийн албан тушаалтантай хамаарал бүхий итгээд байгаа юм байна. За одоогоор хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байна гэж авилгатай тэмцэх газраас мэдээллээ. Бүгд найрамдах Хятад ард улсын улаан загалмай нийгэмлэгийн эрүүл мэндийн сан Монголын улаан загалмай нийгэмлэгийн санаачлагаар улсын 3 дугаар төв эмнэлэгтэй хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ өн төлбөргүй үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр боллоо. За Монгол улсад эмчлэгдэх боломжгүй хүнд хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай тгээс нэг насны нэрээ болон бага насны 100 гаруй хүүхдэд бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хот өөр Монголын өөртөө цохорны хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс заслын эмчилгээг өн төлбөргүй хийх юм байна. За багшийн цалинг нэмэх төр хорооноос засгийн газарт багш нарын цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьсан. За засгийн газараас үе шаттайгаар 30% нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу илгээсэн боловч багш нар уг саналыг хүлээж авалгүй өнгөрсөн 7 хоногт ажил хаялт зохион байгуулж улсын хэмжээнд 384 сургууль хичээллээгүй. Тэгвэл маргааш багш нар дахин сануулах ажил хаялт хийн. Ажил хаялт өглөө 8 цагт эхлэж орой 17 цаг хүртэл үргэлжлэх юм байна. За байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарав гагнахыг 2017 оны 9-р сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай хориглолоо. За 1990 оноос хойш тарваны нөөц эрс сомсдож 15 сая орчим толгой байсан Монгол тарваг 2001 оны судалгаагаар 5 сая болтлоо сөрсөн байна.